Өнөөдөр хэдүүлээ generative AI. They have to give you a refund, or they may need to give you a swap. Сайн байцгаана уу даатачтай. За та бүхнийг өнөөдөр салбарын цорын ганц уламжлал болгох зохион байгуулагддаг Data Analytics Forum хүрэлцэн ирсэн маш их талархаж байна. Ингээд энэхүү одоо үйл ажиллагаа маань 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Жил болгон маш гайхалтай шинэ технологиуд, шинэ шийдлүүд тэр атгаа бүрж хиймэл оюун ухаан бүтээгдэхүүнүүд маш их маш хурдтай гарч байгаа учраас бид салбарынхаа энэхүү форумыг цаг алдалгүйгээр авч явах нь одоо зүйтэй болчиход байгаамаа. За бид нар өнөөдөр ерөнхийдөө AI маш хүчтэй хөгжиж байгаа одоо он цагуудад амьдарч байна тийм. Тэгэхээр бид хэдийн ер нь бол энэ ивентийг зэрэгт одоо зохион байгуулж байгаа гол зорилго бол одоо яг энэ AI дататай холбоотой Монгол одоо энэ тентгийн байгууллагууд дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд цуглуулах. За тэгээ дээрээс нь одоо олон улсад яг энэ технологиудыг үйлдвэрлэж байгаа технологийн үйлдвэрлэгчдийг нь Монголд авчираад эдгээр мэргэжилтэнтэйгүүдтэйгээ уулзуулах, дэлхийд дээр трендүүд хаашаа явж байгаа гэдгийг бас хуваалцах ийм зорилгоор ер нь бол одоо 3 дахь жилийн зохион байгуулж байна. За одоо ер нь бол энэ жилийн онцлог сэдв гэх юм бол ялцчгүй generative AI generative AI байгаа. За тэгээ generative AI-г байгууллагада ер нь яаж хялбархан хэрэгжүүлэхээ одоо нэвтрүүлж болох юм, ямар арга замууд байгаа юм. За энд бэлтгэхийн тулд байгууллагууд юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэдэг талаас нь ер нь бол энэ жилийн арга хэмжээний контентууд маань бэлтгэгдсэн байгаа. Some new features, for example. Then you get the influence. This is the AI workflow. Say, what is data management? You were speaking about AI bringing out results. When you do that, at the sources, the data is going to keep changing. So what have you do? When people see the system, much of the lot of things. You know, lots of people who use it. You know, lots of people who do it. Багтаг ойлгох, үнцийг ойлгох хэрэгтэй. Дараа нь тэрийг тайлбарлах чаддаг болох хэрэгтэй. Хамгийн түрүүнд нь тэрүүн суурьсан инсайт буюу дүн шинжилгээний бүгд cannot function well. I think that is a straightforward thing that everybody understands. What do we do next with the data? Here, you want to also bring your focus to. So yeah, zoom into the founding. So why is it that we are seeing? Ихний дашборд байна, энэ хоёр дахь дашборд байна. So good to be here at the Data and Analytics Forum 2024 happening at Ulaanbaatar, Mongolia. I'm representing DataStax here, and it's so awesome to meet so many customers and learn a lot. And thanks to Novelsoft for making me a speaker.
За дараагийн сонирхолтой шийдэл манай Daxter NoSQL байдаг. Single Star маань SQL зэрэг зорьсон. За гол шаардлага бол түрүүний одоо тийм бас. We all know, being able to get insight at the right moment so you can make those right decisions is super important. But what are those? But I also like to get, a little bit of a gauge of who I'm talking to as well. We're in a data analytics forum, so it should be all of you, right? Yeah. This kind of approach for very good, exceptional 18 years old or 24 years old, plus blue color, plus this, plus this, plus this, plus this, plus this. So the kind of vectors that they are increasing is only kind of bringing you. Өнөөдрийн networking space-ийг одоо дэлгэрүүлээд хурцлах таваар аваарай. Энэ хүмүүс Монгол болтыг удаан байхгүй. Өөрчлөсөн байж байгаа кейс